Өнөөдөр анх гүүж ихсэн түүх маань болохоор гүүж ихлэх жоох ер нь жингээ илүүдэлтэй болцсон байсан. Цөөрийн хэлтэй. Тэгээд санаанд нэг удаа нэг хүүхдийн эцгийн уралдаар суугаад өргөцсөн байсан. Тэгээд заавал аавууд нэрээ гэсэн байсан. Яваад очсон. Тэгээд очсон чинь хүүхдүүдийг тэр өдөр зурсан зургуудыг үзүүлсэн байхгүй юу? Анхны одоо над тэгээд зургсан зургууд үзүүлсэн хүүхдүүд болохоор ээж аав нартайгаа сайхан зугаалж байгаа янз янзын зургууд байна шүү дээ. Энд дотор чинь миний хамгийн сүүлд яваад идэг. Би хүлээгээд идэг. Юу гарч ирэх нь үгтэй нэг тийм сэтгэлийн төгшүүлтэй юм шиг болоо явчихгүй. Тэгээ хамгийн сүүлд нь яваад ороод ирсэн чинь маа гэдэг нэг хүн амтны сүүлд чимээгүй хүн багш навчаад өгсөн баггүй надад. Тэгэл аваад ингээд үтсэн чинь зурган дээр юу байсан гэхээр сайхан ор өдөрлөг барьсан. Эндээ хоод барьсан. Нэг тарган хөрөнгө ингээ хөвчээд хүүхдийн төсөөлж явж тэр л харагдсан. Тэгээ бид нар хүүхдүүдээс хол амьддаг байна гэдгийг тэндээс олж харсан байгаа. Тэгээ ердөөсөө хүүхдтэйгээ харьцдаг. Өглөө ажил орой гэртээ орж ирдэг. Тэгэхээр тэндээс юу болж авсан бэ гэхээр ердөөсөө тийм хэвтрийн дэгдэнд ер нь тийм буруу хэв маш заншилтай болсон байна гэдгийг тэндээс олж харсан байхгүй. Тэр зургууд ердөөсөө нүдэнд нэг тас буугаад шууд тэр зургийг аваад нуугдаад карманд байсан. Тэр авийн уусад ормон замжаагүй л дээ. Тэгээд тэр анхны сэтгэл ердөөсөө за энэ жинтэйг ер нь ностхгүй болохгүй болцсон юм байна. Ер нь амьдралынхаа хүүхдүүдтэйгээ ойр биш юм байна. Ер нь энэ аав нар ер нь одоо бид нар бол одоо айгүй сайхан сэтгэлтэй явдаг шүү дээ. Хүүхдүүд маань сайн явж байвал болоо гэл өглөө гараад ажиллая гэж орой ирдэг. А тэгэхэд тэр өглөө 8-аас орой 8 ч гэдэг юм. Тэр хооронд ээж гэдэг хүн тэр хүүхдүүдийг хаана юу хийж байгаа гэж мэддэг болохоос аав гэдэг хүн бол оролцоо байдаг юм байна гэдгийг тэндээс маш сайн ойлгож авсан байна. За тэгээ хоёр талаар том хүүгээ бас нэг юу буруу юм ихэр бас агентгаж явж байгаад бас ингээд ууралж байгаад бас хойшоо нэг савж ундаг байхгүй. Шинтэй байсан. Яасан болдог гэсэн зүйл чинь хойшоо нуруудтаад унцдаг. Жигээ жингээ ер нь юу хасита гэж бодож явж нэг өдөр бүр нэг маш их ачаалттай нэг өдөр ажиллаад оройн унтаад өглөө нь боссон чинь нэг нүд нэгтэй байсан. Тэгээд ам ингээд сонин болсон. Тэгээд нэг л ингээд босоод толинд очиж харсан чинь нэг л мэдээг болсон. Үнтсэн ингээд харуулт өгсөн байдаг. Ерөөсөө хүн бол ерөөсөө айгүй амарх юм бэл. Тэгээд дэмжлэгээр явж очиод нэг эмнэлгийн эмч нь болохоор нэгдүгээр эмнэлгийн зүү барааны эмч, түүнэр эмч. За би 7 хоногийн дотор өөрөө чинь гоё болгоод өгөө. Гэтэ би энд баталгаа өгч чадахгүй. Энэс ингээд салахын тулд та одоо жингээ буулгаа. Ямар нэг асуудал. Тэгээ энэ чадны үстэйгээр заднаа гэл тэгээ 7 хоног явсан айгүй сайхан болгоод өгсөн байхгүй намайг. Тэгэл ердөөсөө жингээ яаж болох вэ гэж энэ тэнд одоо найз нөхөд юу байдгийг бүх улсууд ердөөсөө уулзаад явсан. Харин нэг найз оюурд ингээд нэг найз бүсгүй маань байдгийг. Тэгээ тэр бүсгүй маань хэлсэн нэг юм эрүүл хоолтын клуб байт юм аа. Тэнд яваад үзье. Наад өөр сонголт байгаагүй байхгүй. Тэгээ яваад очсон Ямжоо гээд одоо эрүүл хоолтын мундаг бурхан шиг багш байт юм миний. Одоо хоол зүүч гэсэн үг. Тэгээ яваад очсон тэр хүүхэнд дээр очиод 3 хоног яваад 3 хоногийн дараа би нэг хил 500 нэмчихлээ. Тэгээ сүлжээ чи юм байт юм аа гэж их томроод би нөгөө багш магшигаа байхгүй. Тэгээд хэлэхгүйгээр. Тэгээ бүдүүн тарган багт хүний хамгийн муу мухаа харж байгаа юм. Хэлэхгүйгээр хүнийг дормжно. Хүнийг үйлдсэн өөрөөс ер нь сонин тийм болчтой юм лээ. Тэгээд хэлсэн чинь манай нөгөө багш маань босч. За хаа та надад итгээд нэг сар явчих. Чадвал 3 сар явчих. Би танд зүгээр таныг би ингэж би хангалттай болгож өгнө. Наад өөр сонголт байгаагүй тэр хүний ирч хүч миний өөр гараад би хаашаач явах надад сонголт байгаагүй. Тэгээд би тэндээ үлдсэн. Эхнээсээ энэ их чинтэй улсууд ер нь жингээ болохын тулд хамгийн түрүүнд их тийм зүйд аргаар үүсгэх хэрэгтэй юм билээ. Одоо шууд одоо ирч хүчтэй тийм одоо гүүх мөөгч амаагүй тийм төмөр мөөгч гэдэг юм уу те. Тийм биендээ тийм
юу яахгүйгээр тийм одоо огцом агчаад өгөхгүйгээр тийм бэлхүүсний одоо нэг тийм яг энэ одоо хүний бие 3% чэйжин бие хэвлийн бие тэгээ хүлэн бие одоо хамгийн сайн юу хүлтэй. Хүл гэдэг нь одоо хүлэн чинь болохоор хүний хамаг хамгийн том булчин байдаг. Тэгээд тэрнтэйг ажиллаад эхэлсэндээ 3 сарын дотор тэр багштайгаа би 22 хил хайсан. Тэр бол агуу тэр хүн бол зайлшгүй яг нэг тэр үед бол тэр хүүхний клуб бол яг дампуурч ирсэн байхгүй. Дампуурч яхад нөгөө өвөл сурхан багшдаг. Тэгээд зайлшгүй ажил хийх гэдэг. Би бол ганц үйлчлүүлэгч нэг нөгөө би өглөө ирээд би өрнөддөг баг. Өглөө ирэхээр тоолонд миний үзүүлэлт сайжраад байгаа. Тэр хүн миний төлөө яваалгаа хамаг юмаа зориулаад яваад идэг. Яг одоо өглөө 5 цагт ирнэ шүү дээ чинь. 5 цагт ирнэ орой 10 цагт хүртэл надтай бас тасал энэ орой би ажиллаад хараад очино. Тэр үед дэмжих клуб гэж үүдсэн баг. Уралдаан. Одоо Herbalife олон клубүүд хоорондоо уралддаг. Тийм уралдаан байна хаа. Та бараг юунгөө хол идчих юм байна гэдэг. Ой хамаагүй хаалцдаг юм чинь явчих ойлоо гэдэг. Тэгээ ороод хоёул тэнд нь 22 хил төрүүлээд ер нь үндсэндээ 3 сарын төлбөрийг тэндээс олоод багш магшаа бүх мөг өгөөд надаас бол ямар систем юу гараагүй байхгүй. Тэгээ зардал гараагүйгээр 22 хил. Гэтэ яг нөгөө энэ бурхан байдаг бол харддаг юм байна л да хүнийг одоо энэ одоо нэг хүндний тусалж байгаа энэ одоо шиг те. Тэгээд 22 хил дурчаад ерөнхийдөө бол Herbalife бар явсан байхгүй. Тэгээ Herbalife ер нь үндсэн хоолнууд их өртөг өндөртэй л дээ. Гэтэ бол сайн нь сайн. Тэгээ улсууд бол янз янз ярьдаг. Яг нэг өөхөн дотроос янз янзын хүний хуучин одоо өвчин гарч ирж штэ. Тэрийн улсууд буруугаар янз янз одоо ярин тэр үед одоо хоол идж байгаад намайг эсэргүүцдэг улсууд бол зөндөө гарна штэ. Тэр болгонтой бол надад бол тэр сонирн биш байсан. Би өөрөө нөгөө бүх юмаа үзүүлэлтэд үзээ явж байсан болохоор. Тэгээд тэр бүр нэг дамжуулсан 22 хил бол яаж ч тэр багшийн буйнд хоол зүйчтэй явсны буйнд тэгээд одоо тэр хоолороо 80%, хөдөлгөөнөөр 20% чи яг тэр дүрм үйлсэн баггүй надад. Нөгөө бидний ковид үе шүү дээ. Тэ? Тэнд одоо бид нар чичээж үлээж хараад авчихсан байсан үе шүү дээ. Тэгээд юрдээс за би тэр ковидд бол юрдээс итгээггүй яг нэг үгээр. Надад бол тэр санаач шиг санагдсан баггүй. Тэгээд энээс яаж гарах вэ гэж гараад шүн 4 цагт гараад гүйсэн чинь болж шүү. 21 маа яг Баянбүрд ингээд Баянбүрдид ороод дөлгөөнөөр Баянбүрд тэгэл Динжимэг 100 айлгаад ингээд торох 5 км гэдэг байхгүй. Тэрийг 4 ороогоор 1 км алхахад 21 гэдэг байхгүй гэсэн. Одоо улсууд ингээд фэйсбүүкээр тэнд ингээд гэртээ гарч чадахгүй шүү дээ. Тийм таргалаад хөдөлгөөн хийхгүй янз янз болоод тэгэл улсууд янз янз бичээд байгаа. Тэр үед бол би жинхэнэ өөрийгөө жаргаагаал тэгэл ирээд бүр яг бүр поолны ердөөс амралттай бүх юмтайгаа тий хоолтой унттай тэгээ ажил маш хийхгүй шүү дээ чинь ковидын. Тэгэж явж байгаад нэг одоо манай Баатар болдмон тэр үед бас 21 аймгаар 21 явж байгаа нэг нөхөр Жокын Баатар болдгоо. Тэгээд би нөгөө Жоко гэдгээр нь содон нэртэй ор сургууль төгссөн болохоор энэ Жокын өшөө Жокогоор Жоког чивдээс нэг тийм тэр дээр л харагдсан шүү дээ. Миний хувьд бол миний яг хүндж явдаг үнэс тэр байлдааны юуны генерал Жок генерал юм чинь. Тэгэл энэ Жоко гэдэг залуу одоо энэ нөхөртөө танилцсанаас л гээд энэ нөхөр 21 аймаг л яваад идэх 21 энэ нэг нөхөр тэгсэн чи харин хоёлаа тэр жилдээ лөө тий Сүхбаатар дүүргийн нэг сарын аян зарласан. Тэр чи хин олон километр хөөх юу биш ээ хамгийн хол хөөх хамгийн олон сарда. Тэгээ бид тэр 1-2 дүүрэнд орж исэн байхгүй тэнд. Би нэг дүүрэнд тэгээ Жокын Баатар бол гэдэг энэ нэг гоё гонж сангатны залуу ороод ирсэн. Тэгэл за энэ залуу байд юм байна гэж дотроо бодчиход. Тэгээ хоёулаа гарч тэ. Тэр үед анх танилцчихсан байхгүй бид хоёр ирж шээ. Одоо бид хоёр чинь 2 жил гарan тасралтгүй өдөр болгоо. Өглөө дандаа 5 цаг үед тэ 5-6 үед л үүдсэн баг. Тийм эрчимтэй бэлтгэд орж ирсэн байхгүй. Энэ гудамд гүйж байгаа гүйлтэн дуртай гүйлтээр ер нь яаж байгаа усуд багш маань их судлаад бидэрт
тийм нэг клубтэй болоо тийм санал бид нар нэрээд хоорондоо холбогдоод одоо энэ Elite Runners Mongolia гэдэг клуб анх тийм 10 байгуулж ирсэн баггүй. Тэгээд энэ бурхан энэ Монгол улсын шгшээ багийн тасгалжуулагч ийм хүний гарын дор ирдээгээд одоо энэ Тэнгэр бурхан бол хардсан байна маань гэдэг нарандаа залбирдаг. Ягаад гэвэл манай аав залбир нэг хэдэн жилийн өмнө бурхан болсон юм. Тэгээ ер нь хэлдэг байсан юм. Чи ердөөсөө миний хөө энэ наранд их залбиржээ. Өглөө босоод. Тэр үг нь над яаж орж ирдэг вөхөр өглөө ирээд байгаа юм шиг санагдаж шүү дээ. Нараа гарахаар манай аав ирлээ надтай уулзч чинь тийм үү. Орой ингээд төдөө дөрвөл зам явсараа бид тэр гэртэл харин шүү дээ. Гэртээ харин ингээд тэр хүн гэртээ харин ингээд айгуу сайхан явна. Нар ярлаа аав ирлээ ингээд ойлгочод болно. Хүн ер нь айгуу сэтгэл зүгөө тийм. Тэгээд тэр бас их эмоц өгдөг байлаа. Тэгээд бид тэр чинь 2 жил гарan үүзээгүй бэлтгэл хийж яваад хийсэн тийм. Тэгээд тэрний үр шимэн бид тэр чинь тэрний бонус нь болохоор тэр жилийн 6 цагийн километрт одоо хамгийн өөрсдийнхөө easy гүйлтийг хийж манай Баатар болбон энэ 6 цагаа 79 км Солонгос 79 км гүйж би нэг 75 500 гүйж ингээд тэр жилдээ болохоор нэг бэлтгэл ер нь юм системтэй бэлтгэлийн үр шим гэдгийг ямар айхтар байдаг гэдгийг тэндээс битээр ялчгүй ингээд одоо бүгд байсан. Тэгэхэд Батсангил маань байсан, Тамира маань байна. Тухайн үед одоо бүгд хийжсэн бэлтгэл хийжсэн бүх залуучууд байгаа шээ. Битээр нэг ойр 5 цагт босч ирдэг нь ховор. Энэ хүн маань ажилтаа. Би бас ажилтаа. Тэгэхээр энэ хүнийгээ дагаад энэ хүн битээрийг ганцхан холбосон ганцхан гүүрэл үүдээ. Дисциплин гэдэг одоо сахилах бат тийм ээ. Энэ хүнээс бол авах хүн Баатар бол маань одоо сахилах бат сайтай. Сахилах бат битээрийг бол хооронд нь холбож өгсөн байдаг байхгүй. Тэгээ ер нь тийм эмоцтой ердөөс тийм бие бинийгээ тийм ядарсан үлдрөө их юу яа хөшөөрөг болж өгнө бие биендээ. Одоо ингээд урд хойноо гараадгүй шүү дээ. Тэгээд шахаад одоо урдны бэлтгэл дээр бол ингээд нэг өдөр нэг нь сайн байхад нэг нь заавал юу жоохон юу вэ шүү дээ. Тэгэхэд ингээд бие бинийгээ эмоцтойд явчихад тэгээд одоо дээр одоо урд нь бол бид нар мотивацаараа гүйдэг гэсэн бол тэнд бид нар сахилах бат гэдэг юм суралцаад дисциплин гэдгээрээ арай өөр төвчөнд очсон байсан. Тэрний бонус нь болохоор баганга 50 км спортын мастер орж ижсэн те бид одоо энэ Тамира гэдэг олон улсын хэмжээний мастер нэг залуу байгаа. Тэр маань урд хойноо орж ирж исэн тухайн үед. Тэгээд хоёр дахь нь болохоор 6 цагийн гүйлтэн дээр Баатар болттойгоо тэрийг давхар Баатар болтон бас мастер болж идэв тэгэхэд. Тийм спортын мастер болж исэн. Хоёрын цуг тэрийг давхар батлаад явжсэн. Тэгээд тэр жил тийм одоо үр бүтээлтэй өнгөрч исэн байгаа. 120-аас 120 болчихсон 100 болчихсон сүг шүү дээ. Тэгээд нэг 120 дээр нэг хүнээс нэг авлагтай байсан. Тэгээ авлагтай хүн луг уцаар ярьсан чи нөгөө аламны мөнгө төр өгдөгөө. Тэгэхээр нөгөө муухай араад одоо хүний тэр бүдүүн хүний муухай араатан зам хөдлөн шүү дээ тэгээ байлаар. Тэгээд нөгөө хүн чинь намайг хөдөн тэгээ би чи нөгөөдгөө уцаар ярьж гүйж ягаад 120-аас гараад би 104 зам орцсон байдаг байхгүй. Нөгөө хүн 104 зам дээр байдаг байхгүй. Одоо би чамаа очиод юу яагаад тэгээд ингээд одоо байлаар муухай үгээлэл явна шүү дээ. Тэгээд замдаа гүгээл нэг мэдсэн 4 зам орцсон байсан 104 зам. Тэгээд 104 зам ирээд яг тэр опцыг гадаа ирээд зогсоход би өөрийгөө гайхсан баг. Би яагаад ийм амар хөнгөн болчихвоо. Тэр хүн бол надад сонь биш байсан. Яагаад гэвэл тэр яаж байгааг би авчихгүй. Тэрүүх оронд 4 км-тэй. Тэгээ би шууд тэндээс би бутсан. Тэр хүнийг канцлаад тэр одоо өөр болсон. Тэр хүн тэгээ тэр бэлгэлсэн шүү тэр хүн дэш гэхэд. Тэр айгүй одоо надад бол их тийм одоо анх гүйлт гэдэг юм дөө хөшүүрэг. Тэгээ ер нь багасаа ер нь одоо манай тэр найз мэдэн би их спортоор хичээл хийх оролддог янз янзын над тэр таас спорт орддог байсан байхгүй. Тэгээд л ирсэн нэг тийм одоо бид нар чинь нөгөө нэг зах зээлийн хүүхдүүд болохоор нэг спорт руугаа орчхоор хоол ундгүй сонирн болчин тэнгүүд хаян те. Тэгээ спорт гэдэг юм үржсэн холгоноос аваа хийцсэн байсан байхгүй. Тэгээ тэр хүн залуугийн буйнаар нэг гүйж ихтээд тэгээ ерөнхийдөө
тэр үе цаг маг гэж байхгүй. Тэгээд нөгөө манай хүн Орос яваад нэг Герман нэг тийм бажик одоо костюм дээр өмсдөг маань өвлийн бажикуудын дээр Германы нэг тийм сайн өстэй доцтой. Өвлийн хүүтэнд бол тэр аягүй сайхан зөөл уултаа. Тэгэл хойшоо долоон одоо манайх энэ дүлгэн нурын тэмдэлтэй. Хойшоо долоон бут руу гараад гүйцдэг. Өглөө болгоо. Тэгэл гүүргээл анх эхэлсэн. Тэгэл гүүж явхад янз янзын одоо хувцас тухруулахгүй янз янзын зузаан тий. Тэгэл өмссөн хувцас болгон бүр нэвт ороод тайлж шидсээр гал ер нь нэмгрээл одоо бодвол гүйлтэнд орж байгаа юм боос тий. Тэгэл янз янзын аргаар үдээс тэр гутланаасаа салаагүй байдаг нэг хагасчил гараа одоо тэр өвлийн 3 сар үүд штэ хүүтний ягаад гэвэл тэр гутал айгүй дулаахан байдаг гэсэн бохоо авчраад хатаа чинь тэгэл буцаад өмсгөд пүнкээр доороос ингээд бүдүүн үнд чинь бол нэг доороос төөний явж хад гоё тэгэл бусд нь бол гоё тэгээ хийгээл явчихна тэгэл явсаар гал зөв хоолтын хөлөвд болохоор жингээ үзүүлэл явцдаг 7 хоногт нэг очдог болоод нэг очих зайн хоолтол манай Улаанбаатар марафоны 5 км гүйжсэн баг. Тэгээ тэндээс их урам аваад 5 км-д ороод ирсэн чинь нөгөө улсууд намайг сумлаад та их дээгүүр орж ирсэн мэлсэн гэх. Би ч яаш нөгөө шүүгчнэртэй би яагаад ингэ гэдэг тийм. Тэгсэн чи ахаа та ийш уулдаад гэл намайг ирж тоохгүй байгаа. Би ч нөгөө амар бүдүүн да. Ингээл тэгэнгүүт нь за ахаа би дараа жил ирж ирнэ гэд. Тэгэл ержсөө тийм л бодол. Би эдгэрт би үзүүлэх хэрэгтэй. Би хэн гэдгийг харуулах хэрэгтэй. Тэнд байгаа улсууд намайг нөгөө сумлаад байгаа юм шиг. Тэгэл дараа жил би 10-т орсон. 10 км. Тэгээ 10 км-т яг 10 дугаар ярианд яваад ороод ирсэн байхгүй. 10 км-т яг залуучуудтай. Тэгсэн чинь бас тасцуулсан. Ягаад гарааны юу байхгүй. Чип юу байхгүй гэд. Тэгээд тэр үед 10 км-ээр бас нэг хүн ир оруулсан. Одоогийн Гамболд сан байт юм одоо. Тэр одоо бинтэмэр спорт орон дараа байхгүй. Тэр манай худанд үйд байхгүй. Тэгээд над би ингээд багасаа өссөн тэр хүнийг одоо бүх гэдэг үнээр нь мэдэн штэ. Тэгээ айгу хайрлж явдаг байсан. Тэр хүн намайг хүний чинээ удахгүй. Чи ийшээ холд шам шиг хүн баргаж те. Уушлаараа те. Зөндөө сайхан залуучууд юм. Чи 10 дурах ямар ч үнс. Гэдэг тэнгүүд. Тэгэнгүүт нь би амар шарттай. Би амар шарттай хүндэлдэг. Тэгэхэд өөрөө эмоцтой бас те. Тэр хүний барилдаг над сонь биш санагдаа явчихгүй гинт. Тэгээ очиж шууд хэлсэн. Та ямар муухай хүн бэ? Та намайг ийм байхын нэг довны улсууд. Та намайг дэмжихийн оронд эсрэгээрээ те. Ингээд цааш нь төлөвч идэв. Миний дүү сайхан гүйж орчихсон байна. Баярлалаа гэд ганцхан өглөө гаргачих юм дэр. Ингэж яалаа. Та уушлаараа. Иргэчд хоёлоо уулзнаа. Би танд бүр зориулжгүй. Гэвь би Гамболд цаанд хэлчихсэн байхгүй. Тэгээд яг би тэр хүн болохоор тэр үед нэг ингээл явчих штеп. Тэр энэ солиорчдөг гэд. Тэгээ надад бол тэр нь болохоор улам мотивац. Тэгээд энэ мотивац гэдэг энэ 18 19 20 онууд бол ердөөс дандаа мотивацаар явсан. Ердөөс дандаа хүн болгоо ирсэн. Одоо хит толж ирж илээ. Над оролцсон тэмцээн болгоо ирдэг гэсэн. Гэтэ нэг оролцсон тэмцээн болгонд асуудалтай байдаг гэсэн бохоггүй. Тэгээд би тэрэнд бол нэг ач холбогдол өгдөг байсан. Би болоогүй байна. Ягаад би энэ хүнд ойлгуулахын тулд би бүр илүү 10 хүний урд тийм үү? Зүгээр орж ирж явах ирээд алидийн зогсчих хэвээр байна. Ингээд цаа копи уугаа тийм зогсчих хэвээр байна гэдгийг толгоонд хийж байгаа байхгүй. Гэхдээ би нэг металлны төлөв явж байгаагүй эзэж. Тэр усууд надыг л дандаа аюугүй эмоцлоор тавьчихдаг. Тэгээд тавьчихдаг байсан. Тэгээд хамгийн анхны гоё тийм дурсамжтай 10 км бол одоо байгаль нуурын 10 км гэдэг байхгүй. Би эндээс гараад зүгээр дүүрвч явбал пүүтэйгээл богоон цугаал очоод тэгэл очиход одоо манай энэ поро тамирчид анх танилцчихсан одоо манай энэ эдитийн поронууд тийм одоо энэ эдгээр бол тасгцсан усууд ч би мэдэхгүй. Тэгэл тэндээс гараад 10 км бууддаг байхгүй. Тэгсэн чинь нэг шигшээг нэг охинтой яваад байна би. Тэгээ одоо бом бишээ бая. Хин гэдэг нөгөө алдрын нэг өндөр охин тарган охин. Тэрнтэй яваад тэгээ яваад бахар нь өөрийгөө бас юу гадаг шүү. Миний дүү яагаад явахгүй нэ гэсэн чинь ахаа би өчтөр халваа гэнэ нөгөө орсон бид тээ. Тим идсэн чи зуураад явахгүй нэ гэж сонио. Тийм бай. Тэрнээс биш нэг бас болоогүй гэдэг дотор бас
Тэгэл нөгөө охинтойгоо яваад ороод ирсэн чинь нөгөө хамгийн анхны эрэгтэй нь болж орж ирдэг. Монгол эрэгтэй гэдэг нөгөө 21-42-ын ч орж ирэх болоогүй шүү дээ. Тэгээ Монголтаас эхний эрэгтэй нь болж орж тэр урам надад аюул сайхан тийм кайф гэдэг юм уу. Тэгтээ орсууд дундаа бас гайгүй бас гүц. Тэгэж орж ирээд тэгээд энэ дэрэнгүүд Ахиллесийн аргад орсон байхгүй. А тэнд бол юу ч өөрийгөө мэдэрсэн явсан. Тэгээд тэнд 19 оны Ахиллес ороод төрүүлд насандаа төрүүлээд тэгээд төрүүлээ орж ирсэн чи ягаад чи миний юм төрсийг чинь диж баринд зогс шоохонд ороод нөгөө тэнд зугаалж явсан юм л чи энэ дээр юу үлээ гэж ингээд харсан. Нөгөө дүү нь ороод ирэхээр чи гайхна үстэй тийм. Тэгэл нөгөө бичлэг хийх үү нөгөө нулимс гарах гад идэг ингээд идэг нэг мэдхгүй тэгээд нэг сони болсон гэж ярьж байна. Тэгээд 20 онтой жолгоод тэгээд итгэнгүү миний хувьд жишээ тийм тухайн үед ганц гаргалгаа тэр нэршил нь байсан байхгүй юу? Зөв дадал, зөв хооллолт, зөв амьдрал те. Тэр татсан, тэр үгнүүд, тэр хөлөвлөө намайг одоо анх хүл тавихад чирэж оруулсан. Тийм. Тэгээд тэнд хоол зүүчдэр очиж штэ. Тийм нэг давуу тал байдیں۔ Чиний толгооноос чинь тал имиж аваа ичдэг байхгүй. Одоо бодож чинь нэгсэндээ хоолндоо санаа зовхгүй. Одоо хөдөлгөөний хийгээд одоо даа ялангуяа өндөр жинтэй хүн бол их өндөр жинтэй хүн бол эхлээд хоол хөдөлгөөн зөөл хөдөлгөөн хоёрыг хослуулах хэрэгтэй. Тэгжээж үндсэн одоо 20-30 кг суур одоо тэр массыг хайжээж дараа нь хөлний хөлөнд ачаад өгөхгүйгээр юу жин хайсах нэг арга байдیں۔ Хоёр дахь арга бол ердөөс алхах. Алхах бол төгс арга шүү дээ. Юу ч одоо тэр хоол зүүчээсээ хоолоо юу зөвлөгөөг авчин. Тэгээд ийшээ гараад алхах. Нэг цаг алхахад бол та нар энэ нэг хөвдөл тэнцсэн шүү. Улаанбаатар хотын биш Монгол улсын иргэний те. Одоо гүйж байгаа алхаж байгаа улсуудын хамгийн сайн амьдралаар амьдарч байгаа нэг хөвдөл та нар тэнцэн алхаж чадах юм бол нэг цагт алхахад хоол зүүчгүй улсууд бол ер нь одоо энэ бүх юм сайхан хөгжсөн байгаа шүү дээ. Нийт энэ дээр одоо нүүр суусаа баг идэ гэл те. Энэ арай нэг гайгүй нэг жимийн хаяад байгаа улсууд одоо групп шүү дээ. Хоол зүүчгүй гэж байх одоо байх боломжгүй болсон байхгүй юу? Ягаад гэвэл энэ чинь онлайн сургалт хамгийн амтх нь 25,000-аас 30,000. Тэр бол зүгээр ганц нэг өдрийн нэг жоохон хагас өдрийн хоолны мөнгө шүү дээ. Яг цагаад гэх юм бол тэрийг нэг сартаа өгчих хэрэгтэй байхгүй юу? Заавал гарга тэр нэг би харамтах шаардлага байхгүй шүү. Тэгээд эндээс өглөө болгон өөрөө чинь 5 цаг сэрээгээд зүгээр л балбаа чинь. За ялангуяа өглөөний тийм ангиуд зүгээр үү онлайнаар данк гэдэг дуурахад хэвчж байгаад өөрийгөө сонсоод аяндаа ингээд тавьсан баг сонсоод юмаа хийгээд ингээд ячдаг байхгүй. Над дэрэм хас нэг асуух юм байгаа тий. Түрүү жил нөгөө нэг хаварда дэрэм махт нөгөө нэг хагалгаанд орж исэн. Тэгээд бас яг тэр үеэр нөгөө баганга марафон гүми эднэр таарад тэгээд яаж бүр тийм нөгөө юутай байж тэгж тэднийг хийгээд тэгээд дээрэс нь спортын мастер эднэрийн болцол олон улс эднэраа хийгээд тэр үнэхээр бүр амар гайхалтай санагдтыг. Тэгээд тэр талаараа тааж хуваалцаач гэж. Тийм 6 цагийн тэмцээнд бүтэн жижигээ бэлдсэн. Тэгээд яг зэрэг нэмэх өмнө гэдэг чинь сарын өмнө би сар гарны өмнө лөө нэг асуудалд орохгүй юу? Гизний бүдүүн гизний асуудалд тайруулсан бүр. Тэгээд тайруулчаад тухайн үед багш маань ч уцтаад яг юу яагаад уцтаад багштайгаа яриад тэгсэн чинь багшаа зүг ахаа зөндөө сайхан тэмцээнд харнаа та санаа зовхон баг наадхал гоё болчих. Тэгээ юм бодоогүй ма тэр тухайн үед нь тэгээд нэг 14 хоног эмсгээ гэж гарч ичээд гэртээ нөгөө тэр энэ юунд болохоор тийм хавдрын юунд болохоор чинь ганц эмчилгээ нь болохоор гүүх байд юм байна л да. Гүүх алхах. Тэр надад айгүй сайн гоё сонсогдохгүй юу? Ердөөсөө ямар ч эмчилгээ ер нь төгс эмчилгээ гэж байдгүй юм байлээ. Ямар ч юм уугаад төгс эмчилгээ гэж тэрийг бол байхгүй зүгээр л тэр хүн
төвчөнд л барьж явах болохоос тэрийг эмчлэлээр гаргадаг тийм ганцхан төгс эмчлэх юм болохоор тэр алхах цэвэр агаарт хүчит түргч хэрэгтэй. Тэгэхээр тэр эмоц өгөөд тэгээ би 14 хоногийн дараа би хүрээлэндээ гарч ирсэн. 14 хоног лөө 20 хоногийн дараа. Тэгээ гарч ирээд энэ эдийг хараад тэгээ жоохон алхахгүй юу? Тэгээ алхаад үзсэн чинь жоохон алхаж болж шүү. Тэгээл алхаад тэгэл ерөнхийдөө амралттай алхалттай явж байгаад яг явна гэж шийдээгүй байж байгаа. Тэр үед чинь нөгөө юуны булган тарлаа. Өмнө болсон тий. Хөвсгөл тий. Тэгээ булган хөвсгөл хоёрын 21 км-ийн тэмцээн болдог байхгүй. Тэгэхээр ямар 6 цаг гүйж байгаа шүү дээ. Зүгээр нэг тэрнээс өмнө тэгээ би бүтэн жилчингээ юу бэлтгэл авчаад хамгийн сүүлчийн бэлтгэл хамгийн хол километр одоо хэд үдийн тий 6 цаг бэлтчихээ тэр бэлтгэлийг би авч чадаагүй одоо юунд орчих. Тэгээд тэр өдөр би авдаг өдөр нь би энд ирэхэд би эмгээс гарцсан овоо хэд алхацсан уул мууланд алхацсан энд ирсэн нөгөө хэд чинь чинхэн дээр малахаас бууж ирээ те. Тэгээд гараад ирэхээр нь тэр өглөө нь гараад ийшээ урд дугуун замаар алхлаа да. Би багтаамж авах ёстой гэд би 4 цаг алхах доороо 4 цаг алхах гэд. Тэгээд ийшээ алхсан чинь хамаг хөөцмөстэйг ойлголоо. Тэгээд зузаан хувцас хамгийн зузаан хувцас тэгээд бүх юм бэлдэл уухан бэлдэл дандаа алхсан. Алхаад энэ урд замаар нэг дугуун замаар алхаад энэ хэд маань гүүгээл хажуугаар би харахаар л гүүчих гэж үзсэн ингээл энэ шулмс гэл ингээл би ингээл тэгэл 4 цаг болсон. Тэгээд чүүтэй хатаа 4 цаг айгалж дуусгаад өөртөө болохоор юу өгсөн бэ гэхээр би 4 цагийн багтаамж авчлаа. Ягаад гэвэл энэ нөгөө холын хэд холын гүйлтэнд чинь тархиа өдөрч гүйдэг болохоор би 4 цагийн бэлтгэлтэй шүү гэж суулгачихад 4 цагийн дараа бэлэн болч тийм бидний тэгж бэлтжижсэн болохоор тэрийгээ суулгаж авсан байдаг байхгүй. Тэгээд өөрийгөө сорихын тулд нэг бага угаар нэг 5 10 км хийсэн тийм зөөлхөн талбай дээр анх одоо тэр охтуудтайгаа гүйж хэлэхгүй юу. Тэгээ охтуудтай ингээл тавиулаад амар болно шүү дээ. Би чинь юу нэр бараахгүй юм чинь охтууд. Тэгээ гүйж байгаа нэг юм хөрхийгээд тэгэл хамгийн ихний гүйлтээ булган марафонд очижсэн байхгүй. Манай аавын нутгал да. Тэгэл очиод аав маань хөвсгөл булганы зааг дээр идэх байхгүй. Тэгээ тариалан сум гэдэг энэ хутаг өндрийн хан намнангийн ар гэдэг. Тэгээд тэр хөвсгөл булганы марафонууд надад амар тийм ач холбогдолтой байдаг байхгүй. Ер нь тийм алдахааргүй. Заавал аавынхаа нутгаар нэг гүйч юмар санагдаад. Тэгээд алхсан ч хамаа байхгүй очижгээд тэгээ очисон ч ярина өөрийгөө шахсан. Тэр өдөр бол шахсан л да. Булган дээр бол шахсан. Нилээн шахаад тэгээ яг боломж юм байна. Одоо энэ эмдэг тэлжсэн үг бол яг үнэн байт юм байна. Гүйлт бол ялчгүй нэг тийм эерэг нөлөөтэй юм байна. Ямар ч тийм асуудал юм. Энэ оёо моёо гэхгүй бусд нь бол гайгүй юм байна гэдгийг тэндээс олж авсан байхгүй. Тэгээд нэг хэд хоног амарч байгаа хөвсгөл марафонд очиж ороод тэрийг энэс нь алт нэг өөс нь мөнгө авах. Хагархаа эцтэй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол тэр хоёр дээр болохоор нэг жоохон тэр 4 20 30-аар гүгээд одоо нэгсэндээ за болох юм байна. Ер нь жоохон 21 мориныг бол татчихж байна гэдгийг ойлгоцсон байхгүй. Тэгээ багш маань эндээс намайг тэр юу л явуулсан. Гүмилүү одоо нөгөө хэдийгээ усыг өгөх гээд гүүхгүй шүү. Гүүж болохгүй. Тийм нөгөө миний бүх нөгөө визмис дарагдсан байсан байхгүй. Нөгөө одоо аль биесээ би анх одоо тамирчны юунд статусанд ороод анхны тэмцээн болох гэдэг байгаа шүү дээ. Тэгээд амийнхандаа очиод эр эдтэйгээ очиод зугаалангаа ус мөсийн нөгөөд ирээрээ гээд багш намайг явуулж байгаа байхгүй. Тэгэл нөгөө пүүзээ авчиад нөгөө нууцаар хийжтэй юу байгаа. Тийм гэхдээ ганц пүүз авч явна шүү дээ. Тэгээд зурганд орноо гэх нөгөөдөлтэй зурганд орноо гэх. Тэгээ явсан чи тэгээ гүмэд очиод бас жоох амар хүнд биш юу гэж гүмэд нэг эхлээд эхний өдөр их сонир байсан амар хүнд. Тэгээ яг нөгөө ямар ч одоо энэ бас нэг юм хэлэхэд та нар энэ Улаанбаатарт гүйж байгаад нэг увс ч юм уу Баян онгор ч юм уу очоо гүйжтэй. Яг өөрийнх нь темперд яв цаг битээ харж байгаа. Аяга өөрийн темпер явна гэдг нь темп гэдэг нь өөрийгөө сонсоо явна гэдэг нь яг тэр орчиндөө дасч эхэлж байна гэсэн үг юм билий.
Тэрнээс миний зөв хот гүйжсэн цаг ягаад энд би гүйж чадхаа байж гэх юм бол тэр буруу гүйлт болчихно. Тэгээ гараан дээр ирээ зогсож ирсэн чинь монголчуудыг дуудаад номерыг нөхгүй. Тэгсэн чинь хамгийн ихний дасчилсан дөрөж ирэнгүүт намайг дууддیں۔ Тэгсэн чинь миний номерыг канселсан манай багш намайг эндээс явахад та одоо та очиод гүүн гэсэн ойлголт байхгүй. Таныг хассан байгаа уу гэсэн. Тэгэл нөгөө чинь нэг бүр тентгийн тэр холбооны тэр ерөнхий хүчин гэдэг нэг гүйлтийн нөхөр миний номерыг өөрөө ирээ зүүж өгдөг байхгүй надад. Тэгэл би чинь гайхаад нөгөө эдийг хараад ингээд нөгөөдгөр ингээд байгаа шүү дээ. Бас сүүлэх гээд байгаа ингээд. Тэгээ албаас би хүчээр одоо гүөх гээд байгаа юм биш те. Энэ хүн гүөх гээд шүү дээ. Аймханд тэгээд зүүчингүүт газ махны хараар пүүзээ газ ууж аваад дандаа хараар дандаа хулгайс бошоо нууцаар дандаа. Тэнд намайг гүйлэхгүйгээд орчуулагч байгаа шүү дээ. Тэр мэга таны гүйж болохгүй гэсэн чинь шууд уцаавал юу хийгээл видео кал хийгээл. Одоо шийдвэр багш залгаа тий. Шийдвэр багш эндээс тэр маа хоолойж гээд орилол тэгсэн чинь нөгөө манай дөрж болон багш руу тэгэл би сонсоол байгаа байхгүй. Тэр орондоо би үрдээс нөгөө тэнд юм хийж хахад нөгөө бүтээгдэхүүн ингээд энэ ардаа ирэдэж нэг бүгдийг нэгэл байлдаанд бэлдээд шүү дээ. Бүх юма бэлдээл тэгэл сэнэглэл ингэхэд за багш намайг зогсгүй би зогсоё гэж бодохгүй юу. Дөрж болон багшиг. Тэгэл дөрж болмаа чи хэлээшээ багш уурлаад шийдвэр багш зүйл дээ. Тэгсэн дөрж болон багш дуурайг байхгүй. Яг ингээл тэгээ нөгөө ямар нөгөө юутай байгаа нөгөө тэгээ тухайн үед нөгөө бид тэр агаараар холбогддог чинь мэдгүй битээ дуграасаа л гэж бодсон шүү би. Юм битээ дуграасаа л тэгэл яшгүй дуурайг байтал тас гэж явчихсан. Тэгэл пүнк гэл тэгэл ах нэг 3 км гүнээ л нэг орчуулагчтай санаа зовх юм байхгүй. Зурганд орчод буунаа гэх. Тэгэл гараад буудсан чинь ердөөсөө аюу гоё яваад эхэлдэг байхгүй. Зөөлөө. Тэгэл ердөөсөө нөгөө намайг хориглоодсэн орчуулагч чинь бас зайлшгүй аюу сайн тийм цогшдог. Тэр чинь нөгөө 400-ийн талбай дээр өгдөг байхгүй. 6 цаг гүйш нэг л тойроод ингээд тэр 150 тойрд өгдөг тэр чинь ямар. Тэгээд ингээд хүүхэд тойрог болгон дээр тэр орчуулагч нь тарааш надад. Орчуулагч харахаар зүхтаан би. Цагаанаа л дурна. Над тэр орчуулагчаас зүхтаах гэж би бараг 40 км аюу гой сайхан явчихсан. Тэр эмоц өгж байгаа байхгүй нэрчээсээ. Тэгээд нэг мэтгэд иржээсээ бүх юм ойлгомжтой болоод ирсэн. Тэгэхээр тэгэл татцсан. Тэгээд 72. Яагаад дэм бассан? Тэр нь ангараа бүртгүүлсэн байсан. Тэгээд тэрийг хасаагүй байсан байхгүй. Тэр нь яг багш намайг орч магадгүй. Тэгээд 72 км гүйж төрүүлсэн. Тийм 72.3 73 хөө. Тэгээд төрүүлсэн л дээ тэндээ. 5.1 км гүйсэн. 5 дөө тий. Тэгэхэд нөө 6 цагийн туршид гүйсэн гэж бичсэн байсан шүү дээ. Тийм. Тэгээд 6 цагийн туршид гүйхэд ер нь яг юу бодож өөрийгөө цэнгэлж гүйдэг вэ? Би 6 цагийн одоо хэцүү шүү дээ. Ер нь ингээд гүйж хахад ер нь 30 минут гүйхэд ч гэсэн маш их юм бодогддог юм тий. Шантрах гэдэг дунд нэг 2 3 чудаа баг. Энд багш тухай 6 цагт орно шүү гэх хэсгээд бидэрт болохоор нэг дээдлэн 45 50 өгдөгсөн тий гэлмэл. Тэгэхэд энд хүн намайг одоо 45 км гүйчихэд энэ 6 цагт яаж гүү гэж бод хидгүү гэж бод надаас хүлээд байгаа юм бол гэхэд та тэдгүү шүүгээд яг өглөө нэлж байгаа шүү дээ. Та нэг 70 гаргаж шүүгээл тэгэхэд би өөртөө одоо тэрүүг оронд гараан дээр ингэж зогсоход дэрмээ хата 70 км гүйшүү өнөдөргээл тэгэхэд би чинь 45 авцсан баг. Юун таал билээ гэж тэрүүг оронд гарах уу бодох уу гэдэг тийм гараш. Тэгэхэд багш хүний өөрийн ухаан байгаа шүү дээ. Тэр юм хооронд тэр хүн бодсохөө байдгүй юм байл л дээ. Одоо яг тэр гараан дээр нэлчихэд л болох нь одоо тэгэхээр хэлчихэд тэр хүн хүсүү үсүү гараанаас гарч таараа гараад тэгээд хамгийн одоо гүүхэд гэрээсээ гарах ч юм өглөө усаад пүүз өмсөө гарах л байдгийг шүү. Гар ямар ч гэсэн пүүз өмсөд гар. Тэгэхээр гараанаас шалгаагүй тэгээд гарахад тэр үг их эмоцтой ер нь тийм тамирчин хүн олон жил өдөртсөн хүн чинь тийм мундаг тийм чадвартай байт юм л. Тэгэл даал гэж хэлэхэд тэрүүг хооронд гүгэл гардаг те даал гэдэг үг надаас тарихнаас гараад явцсан байсан. Би өөр энэ адруудтайгаа юм яриад явжсэн тухай үед юу бол тэгээд тийм байт юм шүү. Тийм сарантаа. Гүүхээ гараж та нар юу ч битий бод. Би одоо нэг 10 яаж гүнэ, 5 гүнэ, 3 яаж гүнэ, 1 км яаж гүнэ. Энэ том торгийг яаж торих вэ? Тийм бодох шаардлагагүй байхгүй тань. Тийм юм одоо анх гүйж ихснээс хойш тэгж авсан болохоор тархинд энэ ер нь гүүхэд ганц удирддаг юм тархил үүдгийг шүү. Тэрнээс энэ булчин бол 250 үтнэ. Тийм учраас одоо би бүтэн жилийн бэлтгэлтэй Баатар болтойгоо ийсэн. Би нөхөр одоо өглөө ирээд тэмцээний өглөө хараа штэ.
миний соперник ч гэдэг юм уу, миний хамтрагч ямар хуу байна. Энэ нөхрөө харахад цоглог ингэ шүү хаа гэж ингэхэд тэгэл за тэгье гэж болоо. Битүүрийн асуудал тэр л болохоос тэрнээс тэр километрийг яаж туулж орж ирэх юм тийм бодохгүй. Бодвол юм бодоод авах юм бол буцаал нурна. Тэр үргэлжлээд үү тий. Тэрний уран сайхан юм бодоод зүгээр хоорондоо юм яриад одоо гол нууц нь тэр ирдээсэн. Одоо жишээ нь чи өнөөдөр хэдэн километр гүйдэг юм? Гүүх чинь. Тийм тэр. Зөв. Тэгээд ердөөсөө минутаар л ярьж байгаа. 30 цаг гэж явчихжээ. Километр битгий бодож байгаа. Ердөөсөө та нар хинт шилж яхад. За ер нь бол хүн бол зүгээр нэг цаг бол easy байдаг. Ер нь 30-аас 1 цагийн хооронд ямар ч хүн зүгээр ингээд хоорондоо бас нэг юм хэлхээ мартсан байна. Заавал хамтрагч байх хэрэгтэй. Ганцаараа ер нь амьдралыг дуулахч хэцүү шүү дээ. Тэ? Тийм учраас заавал хамтрагч байх хэрэгтэй. Тийм учраас хамтрагчтайгаа юм яриад одоо тэр гэхдээ бас хамтрагчтай бас нэг зүгээр нэг хамтрагч биш. Дандаа эерэг өглөө усаа сайн уу миний за өдрийг сайхан өнгөрүүлж яана уу яаж ийж юм ингээд дандаа эерэг юм ярина. Тэрнээс болширэнгүүтээ яа миний өчтөр хөл өвдөд ингээд одоо тий би ингээд 30 минут гүйж чадахгүй байна ч гэдэг юм уу. Ийм хамтрагч бол ноо штэ. Тийм бол зүгээр уучлаарай тий. Найс байж энэ жоохон ингээд шууд зайгаа аваад явч шууд зүгээр сарна гэдэг байхгүй тий. Би одоо тий би одоо нэг баг болоод явхаар ч янз янзын улсууд орж ирнэ штэ. Нэг баг болоод одоо холын гүйтнд гараад гүөхөд. За тэгэл янз янзын юм сонсон да. Тэгээд нөгөө километр бодохгүй тэр хүний яриаг тэгээд чимээгүй сарничаараа гэ тэ. Сүүлд би за ганцхан гуух юм. Ингээд буруу юм хэлэх гээд бол шууд сарна. Болоо. Өөр юм хэрэггүй гэдэг байхгүй бэ. Тэгэхгүй бол нөгөө явах ч байгаа хүндээ одоо явах нохоод хүүхгүй нохоо гэдэг шиг тэгээд одоо тэр юм тэмүүлж байгаа даа биш зүгээр тэр өдрийг гой өнгөрүүлчих гэсэн тэр хүний ирэмэлтийг хүндлээд аяндаа цуг явж байхад өөрөө тэр хүн чинь гой болж эхэлдэг. Одоо сарндгүй махад одоо дуугүй болчиход тийм ингээ явж байхад мартдаг байхгүй. Тэгээ өөөгөө тэр хүн чинь ирүүлчихэд ирнэ өөрөө. Тэрийг л айгүй сайн ойлгож авах хэрэгтэй юм байлээ шүү. Нөгөө мотивац өгчээсэн гэдэг нөгөө хүүхэд нь зураг хараа тэрийг хараад нэлээд болох байгаа юм байна. Энийг өөрчлөх хэрэгтэй байна гэд мотивац аваад гүйж хэлсэн гэж шүү дээ. Тэгээ тэр зураг одоо бол мэдээж өөрчлөгдсөн. Гэхдээ нөгөө нэг гэр бүлийнхэн зүгээс яг одоо танд одоо юу гэж хэлдэг вэ? Одоо та бол одоо гоё ингээд фидбэктэй одоо манай тэр зураг бол түүхэнд үлдсэн зураг л да. Ер нь бол хадгалгүй яг тэр чинь бол тэр одоо тэр спортын дунд зураг хандармаа гэдэг багш над маа гэд нууцаар өгж байгаа биш те. Тэр усууд дунд өгөхгүй шүү дээ. Хамгийн сүүлд нь өгч шүү дээ. Ингээд маа гэдэг ингээд энерги амар инээгээд өгч тэр чинь амар гоё инээдтэй зураг л байгаа юм чинь. Тэр чинь айгүй хүний унтдаг орго шүү дээ. Тэр чинь яг ингээд сайхан эндээ удирдлагаа барьж эндээ энд зурагт байж байгаа. Ердөөс нөгөө хүний яг л нэг эцэг хүний нэг гэртээ орж ирээд одоо нэг ялангуяа нэрчүүдтэй захихад бол ердөөс бидний хүүхдүүдээс их хол амьдарч юм байл шүү гэдгийг энэ бас энэ ташин хэлэхгүй болохгүй юм байл шүү. Шинэ одоо энэ спорт руу төлхөө их оруулж өгöd байгаа юм юу гэдэг вэхээр би хоёр хүүгээ ердөөс нэг тамирчин болох чийсээ гэсэн хүү одоо ямар ч аавын хүсэл байдаг шүү дээ. Тийм юугаар би спортын дунд сургуульд өгсөн байдгийн. Хоёулаа төгссөн. Гэхдээ хоёулаа ердөөс тийм маш сайн сахилах баттай одоо амьдралын ухаан маш сайн гарч ирд юм билээ тийм сургууль нь. Тэгээд яг нөгөө миний хүсчээсэн юм байхгүйсэн болохоор өөрийгөө нэг жоохон сорж үзтiin билүү гэдэг тийм хүн тийм юутай болчих юм билээ. Сүүлд одоо нэг хүүхдүүд маань одоо би нэг 50 ингээл гүйлт мүлтэй хийгээд ингэж хүүхдүүд маань одоо тухайн үед бид нэр одоо зах зээлийн улсууд чирдээс спорт хөөж болохгүй гэр бүл мүл гэж ингэ явцсан. Сүүлд орж ирдэг учраас хүүхдүүд том болцсон. Хамгийн бага маань одоо 23 4-тэйгээд явчих штэ. Инхээр одоо чөлөөтэй ажиллаа хийгээд өөрийгөө эрүүл мэндэ бодоод тэгээ хамгийн гол нь энэ спорт хөөдгийн учир нь асценертай ердөөсөө нэг сайхан өвөө сайхан тийм эмоц дүүрэн тийм сахилах баттай өвөө харагдахын тулд явдгийг гэж боддөг шүү. За
За Дэрмагта баяр хүргэе. Ямар ч гэсэн нэлээд хэдэн жил хамт гүйсэн ч гэсэн ийм сонирхолтой түүхийг ерөөсөө ингэж анх удаа сонсож байна. Айгу маш гоё ялаа. Өшөө зөндөө түүх яриаг Тийм ээ. Та ер нь бүжгийн спортоор тэр нөгөө салса бачата эднэрээр хизэнээс хичээлж гисэн бэ? Бас мундаг бүжгэлдэг штэ. Бүжиг болохоор миний амьдрал яаж орж ирсэн бэ гэхээр манай охин зуны амталтаараа парк дээр ажил хийдэг байсан байхгүй. Тэгээ орой очиж охиноо тосдог. Ажилтаа байсан байхгүй би. Тэгээ очиод цагийн дараа тарнаа та энэ үгээр алхачаа гэрнэ. Алхаа явж ирсэн чинь хар сувдууд тэрийг дунд нь байд юм. Тэнд бүжгийн аяа явуулахгүй. Өөрөө их би бүжгийн их тийм дуртай л да. Ер нь тэгээ яваад үүдэн очиод ингээд хараад байсан чинь нэг тийм сонин бүжиг бүжлээ. Тэгэхээр үүдэн зогсож такс таслаа зогсож нэг аягүй гоё энэсэн бүсгүй хурж ирээд ахаа та ийшээ ороод үз. Таны би үнгүү оруулъя. Сонирх энийг ингээд Латин Америк бүжиг байгаамаа. Ингээд бачата салса кизумба гэдэг анх. Тэгээд би нэрийг бол одоо сайн хэлээд байгаа болохоос тухайн үед бол тэгэл ойлгоогүй яваад орсон чинь тэгэл би ороод танго гэдэг юм өөрийнхөө ингээд явсан чинь биш ээ бүгд нэг сонин ингээд эмоцтой тэгэл ердөөс тэр бүжгийг харж ирсэн чинь тэр дунд нэг хөөрхөн залуу аюу гой бүжтэй тэгээд аюу гой тийм хааштай ахын багтай нэг 2 3 хөдөлгөөн гэдэг. Тэгээ яхаа ингээд тэгээ нэг анхны нэг ганц алхамд сураад тэгээ нэг Америк бүсгүй сууж ирсэн байхгүй юу? Аюу тарган. Өөрөө нэг тарган болохоор тарган үнийн олж авд юм дээ шүү дээ. Бүж. Тэгээ бас болоогүй гадаадын нэг тийм тэгэхээр н очиод бүжгийн дүрээ өрсөн чинь ноо үдгч шууд. Тэгэл тэнгууд амар уурал. Чи энэ аюу муу бүсгүй байна чи тэ чи ингээд надад ингээд яасан би чам энэ бүжгийг сурж ирж байгаа бид чамаа дахиад өрнө би чамд амлаж байна энэ бүжиг хаана болт юм нэ дөө гэдэг нөгөө хүүхдээс асуусан чи 13 болтгоо гэдэг ах нь маргааш очно гэдэг тэгээ би шууд маргаашнаас нэгтэд орсон баг тийм түүхтэй тийм гоо яг надад амьдрал миний амьдрал ер нь нэг дандаа нэг кино шиг амьдрал яг өөрөө тийм нөгөө юмыг энэ тийм юмыг өсгөж бод ургуулах ухаан гэдэг юу гэдэг лээ төсөөлөх чадвар гэдэг юм тиймэр төсөөлөж явцдаг болохоор тэнд одоо нар одоо хаана хонглын үйлдэл гэрэл харж байгаа тэрийг хараад явдаг байх харна гэдэг юм уу тийм айгүй харах чадвар сайтай ч гэдэг юм тийм давуу талтай юм болов шүү яадаг байхгүй. Гэхдээ тэгээд зайлшгүй яг бүжиг сураад дууссан Америк нөгөө ковид мовидгээс солиороод нөгөө Америк бүжгийн Америк бүсгүй юм биш нутаг Америк сургуулийн багш байсан билээ л дээ. Ер нь тийм Америк сургуулийн багш нар энэ 2 3 гадаад улсууд их явдсан билээ тэнд. Гэхдээ их гоё бүжгэлдэл Латин Америк бүжиг, салса бүжиг бол да ялангуяа бидний гүйдэг улсууд бол аюул сайн. Ягаад гэвэл энэ булчин сүлмсээ оройд сулдаг байхгүй. Гоё ярьлаа. Өнөөдрийн яриа бол их гоё болж байна. Тэгээд Дэрмагтаа бас баяр хүргэе. 21 км хэд хоног дараалан гүйсэн гэдээ та бас ярьдаг үлээ. Тэрийг бас энэ хүмүүс нэг яагаад. Тий. 700 509 км үү тийм болж ирсэн. 20 оны турш. Тий. Тэр үдээс тэгтээ би тэрийг 21 км жилд нөгөө өөрөө тийм тавиагүй шүү дээ би. Зүгээр л тэр чинь эмоцороо явуулсан юм байхгүй юусэн. Тэгэл явж ил энэ хүн намайг ирлээд өгнө. Энэ хүн аймаг болгоно 21 яваад шүү дээ. Тэгэхээр би тэнд нь алгадаад байна шүү дээ бас энд нэг нөөцтэй. Тэгтээ нөгөө яг юмыг яаж мэдгүй замдаа зогсчих юм мэдгүй. А тэр гүүж явж байхад бас зогсох үе гарна. Бүр шүү дээ. Голиг гүүмэргүй бисэл босчихгүй үе гарна шүү дээ ингээд те. Маргааш тэгээд ингээд босонгуудаа би ямар нэг арга автобусын суугаад налаа хорчдөг гэсэн бэ. Ямар нэг аргаар тэр бол бүр яаж зүхтаага цагдаа магдагаа зүхтаад би тэр цагдаа бол тэр бурхан тэр үеийн цагдаа надад аюул сайн ханддаг гэсэн. Энэ гүйдэг ах надад явуул гэж явуулсан шүү дээ. Тэгээд налаахаа автобусын суугаад налаахаас уруу. Тэр уруугүйд хамгийн аз жаргалтай байдаг гэсэн. Ердөөсөө хамгийн аз жаргалтай нөгөө өөрөө тавирдаг. Өөрөөр ингэж нөгөө би энэ хойноос ингэ түлхээд байгаа юм чиг те. Мэдрэмж төрдөг гэсэн байна. За баярлалаа. Та бүхэн өдөр сайн мөн.